За тэгээд 100 бороо ус ороод эхлэнгүүд нөгөө нүхэн жорлонгуудынх нь бааз шээс үер хүчтэй аадар бороо ороход нөгөө хотоороо нэг урсдаг тий. Энэ асуудлыг одоо хизээ байхгүй болгох юм. Энэ бол зүгээр аюултай. Тэгэл энэ дараа нь ингээд гидсний янз бүрийн халдварт өвчнүүд гарч байгаа шүү дээ. Тэгээ эндээс урьдчилан сэргийлэх яг ямар ажил хийгддгийг жил болгонд бороо орно, жил болгонд хотоор энэ бааз шээс нь хөвөөд явж гин. Энийг одоо тэгээ яаж тасан зогсоох вэ? Энэ бол маш ноцтой асуудал гэж би бол харж байна. Тэгэхээр энэ дээр бас ямар арга хэмжээ авдгийг. За хэн хариулах уу? Нийслэлээс хариулах уу? Хийж байгаа ажлаа нийслэлийн хэмжээнд. За 2 номер. 1. За мөхтэй гишүүн болон түрүүн шижир гишүүний асуусан дээр бас нийслэлээс бас өөрсдөө хэрэгжүүлж байгаа төлөвлөгөө зах зээл хэмжээний талаас тодорхой танилцуулга мэдээлэл өгье. Нийслэлээс 2025-аас 2032 онд гэр ороолыг хорон сууцч болох төлөвлөгөөний хүрээнд 49800 одоо нөхөн жорлон байхгүй болгоно гэсэн ийм төлөвлөгөөтэй байж байгаа. За өнгөрсөн 25-26 онд амнаад одоогийн байдлаар Сэл, Баян Уушуу, Ногоон нуур энэ дахин төлөвлөлтийн хүрээнд 3500 ширхэг нөхөн жорлон байхгүй болгосон байж байгаа. За энэ ажил маань ингээ 32 он хүртэл тис дараалтаа ингээ явах юм бол нийтдээ 49800 нөхөн жорлон байхгүй болгоно. Агаарын бохирдлыг 47.3%-аар боруулах ийм төлөвлөгөөтэйгээр ажиллаж байгаа. За дээр нь Улаанбаатар хотын захирагчийн албанаас урсгал зардлаасаа хөрсний бохирдол болон нөхөн жорлонгийг ариут Гүцэж хариулъя 2 номер. 1. Нөхөн жорлонгийн ариутгалтай холбоотойгоор бол 2026 онд бол 400 сая төгрөг тусгуулсан. Энийг бол 6 төгрөг бол энэ дээрээ тендерээ зарлаад одоо энэ үйл ажиллагаа явагдаж байгаа. За мөн хөрсний бохирдолтой холбоотойгоор самл хөндөө оршуулгын газар дээр өнгөрсөн 26 онд 15 тэрбум төгрөг тавьсан. Үүнтэй холбоотойгоор бол 20 газрыг чөлөөлөх ажиллагаа тендерын зарлагдаад ингээ эхлээ явж байгаа.